За сайн байцгаана уу? Friends 360 Street Club-ийн техник шинжээч ярилцаач зөргөө байна. За тэгээд өнөөдрийнхэн анализаар хэдүүлээ ерөөхдөө бол шин 7 өнөөгийнхаа анализаар уулзч байгаа таатай байна. За тэгээд хэдүүлээ өнөөдөр алтныхын талаар бас тодорхой хэмжээний юмнуудыг яриад цаашаага юугаа ярина. Эдгээр сурснараа юмнуудаа яриа явна. За тэгээд дээлигийн зурган дээр хэдүүлэнгийнх нь хувьд гол хэсгүүд болж ирж байгаа нэг ийм хэсэг байхад байгаа. За ерөнхий хэсгээр өөрөө юу харуулж байгаа юм бэ гэхэлэр энэ дишиг өөрөө хэдүүлээ энэ зургийг бол аль дээрээс ч зурцсан байгаад байсан. За тэгээд хэдүүлээ ерөөдөө бол жоохон хойноос те санаж явъя. За 23.6-аас 1.5 энэ бол угаасаа байх асуудал байсан. Байх ёстой асуудал байсан гэсэн үг. За тэгэнгүүт бидний хувьд бол 50-аас 1 төгөлд авсан дээшээгээ 76.4-өөс 1 төгөлд авсан. За хэрвээ энэ хэсэг ерөнхий хөдөлгөөнөөр задарлаа хийцэн. За задрал өөрөө дээшээгээ мэдээж 138, 161.8 гэж орж ирээ, 138.2 гэж орж ирээд нөхөр өөрөө дээшээгээ дахиж нэг 161.8-ыг шалгаж байгаа үйл явц ерөөд бол үүсэж байгаа. Хэдүүлэнгийнх нь эхний нэг ситуац өөрөө зураг хандсан. Яг энэ хэсгийн зураг өөр хандсан. Гэхдээ хэдүүлэнгийнх нь гол нэг анхаарал тавьж байгаа зүйл нь өөрөө юу юм бэ гэхээр 61.8-аас 23.6 50 тэгээ дээрээс нь 76-гийн тохиолдол гэж орж ирж байгаа хөдөлгөөн өөрөө 76.4-өр нэг гүйцэх боломжтой. Хэдүүлэнгийнх нь дэшиг илүү хийх юм бол. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь дээр гарч ирж байгаа энэ нөрөө 2978 хавцаа. 2978 79 хавцаа. Ерөнхий хөдөлгөөн бол өөрөө дэшигээ бол нэг хүч хадгалагдана гэсэн бол угаасаа ойлгомжтой байгаад байгаа. Хэдүүлэнгийнх нь хувьд юу харсан бэ гэхээр 161.8 дээр ирэхэд за нэг уналт орж ирэх ёстой. Ерөнхийдөө бол дэшигээ нэг орж ирээд цаашгаа явах юм бол гээд нэг иймэрхүү хэсгүүдийн зургийг бол нэг гаргаж иржсэн. Яг энэ зургийн зурагнаас үзээд. За тэгэхээр хэдүүлэн мэдээж баг цаг руу илүү төлөв харна. За баг цагийн шалгалт өөрөө юу зааж байгаа юм бэ гэх юм бол мэдээж энэ доороос явсан хөдөлгөөнийг хэдүүлээ энэ дэшиг нэг татсан байгаад байсан. За энэ чинээс авъя. За энэ хэсгийн зургуудыг ерөөхдөө бол тэмдэглэлсүүдийг одоохондоо арилгах гэсэн үг. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд юу гол болж харагдаж байгаа юм бэ гэвэл шүү дээ. Энэ хэсэг ч гэсэн өөрөө 161.8-аар хандсан байгаад байсан мөртлөөсөө дэшиг сэтгэлийн хөдөлгөөнөөр заавалжгүй хийж байгаа. Энэ сэтгэлийн хөдөлгөөн өөрөө хэдийн сэтгэлийн хөдөлгөөн бэ гэхэлэр нөхөр өөрөө дэшигээ за нэг 14-ийн тоталтайгаар орж ирж байгаа гэх юм уу? Тэ. 14-ийн тоталтайгаар орж ирж байгаа. Наанд байгаа тохиолноор 161.8. Ишигээ дээр нэг цэг тэмдэглэлээстэй байгаа шалтгаан нөрөө энэ. За 2958 60 хавцаа нэг орж ирэх боломжтой гэсэн үзэгдэл гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр 23.6 дэшигээ 150 руу хандсан бол энийг дэшигээ заавалжгүй нэг засна. За дэшигээ зассан тохиолдолд хэдүүлэнгийнх нь 123.6-аар ирэхэд бол хандлт орж ирж байна гэсэн хамгийн ойрын хугацааны магадлал нэг орж ирнэ. За тэгэхээр хэдүүлээ энэ хэсэг дээр гол анхаарлаа хандуулна. Гол анхаарлыг энэ хэсэг дээр тавиад энэ хэсэг өөрөө ерөнхийдөө бол 123.6 дээр хандлттай байгаа гэсэн тамиг угаасаа тавьж байгаа. Доор ерөнхийдөө бол 114-өр нэг гарч ирж байгаа бол хэдүүлэнгийнхэн сая дийлгийн зурган дээр хардаг 2990 гэсэн ашиг угаасаа гарч ирнэ. За тэгэхээр хэдүүлээ бол ямар ч байсан анхааралтай байна. Ойрын хугацаанд маш анхааралтай байна. За тэгэхээр анхаарал хандуулах дахин нэг хэсэг байгаа. Дахин нэг хэсэг нь өөрөө энэчнээс энэ хооронд явсан хөдөлгөөн. Энэ хооронд явсан хөдөлгөөн доош 38.2-ын шалгалт хийцэн. Дээшгээ 14-ийн нэг шалгалт бараг хийцэн гэмээр. Гэхдээ энэ чинь нэг 23-ийн нэг тохиолдолд байгаад байгаа нь ерөөхдөө бол хамгийн том анхаарлыг татж байгаа. За тэгмэд 23.6-гийн нэг тохиолдолд авсан хөдөлгөөн өөрөө дээшгээ 20 тэгрүү бол ирэхэд бол ирсэн. Дээшгээ дахиад нэг 2990 рүү заавалжгүй нэг гарч ирэх магадлал өндөртэй гэсэн тамиг хэдүүлээ ерөнхий байдлаар бол байна гэсэн үг.
Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд тэгээс дахиж нэг цэвэрхэн шалгалт авч чадвал гэж уг нь бодоодсэн. За тэгээд алтан дээр угаасаа сонио хачнаас ярих юм бол мэдээж өмнөх 7 хоногт бүх цагийн дээд таншаа мэдээж ивдсэн. Энэ хэсэг дээр байсан 2942, дээшгийн эвдрээд 2954 гэсэн ашиг бол зөксөн гэсэн үг. Тэгэхээр хэдүүлэн ямар ч байсан гол анхааралтай байгаад дээшгээ 23 өрлөгийг гаргаад 2992 92-93 хавцаа ирэхэд бол нэг заавалч гаргана гэсэн там хэдүүл угаасаа цаашаа барина. За хэрвээ дээшиг үнэхээр паг гээ яваадах юм бол 3022 гэдэг ерөөхдөө бол оройноо тагч байгаа. Гэхдээ миний таамгаар алтуул өөрөө энэ хавцаанаас ерөнхий 14 нэг илүүгээс цаашаа нэг онолд орж ирээд ч юм уу гэд нэг онолд орж ирээд төгсөх боломжтой гэж үг нь миний хувьд бол хараад байгаа. За тэгэхээр хэдүүлээ үштэй өнөөдөр сая чин юугаа мартцсан. Мэдээг мартцсан. За мэдээний тал дээр хэлэх юм бол мэдээж бүтэнсээ өдөр федерал election болсон. Герман дээр федерал election болсон байна. За тэгээ хоёр дахь өдөр ерөөхдөө бол CP Consumer Confidence Richmond-ийн Manufacturing Index за ерөөхдөө бол үйлдвэрлэлийн индекс гарч ирж байгаа юм байна. За энэ мэдээнүүд бол нэг тийм амар том импакт бол өгөхгүй байх магадлал өндөртэй. За тэгэнгүүт 3 дахь өдрийн өглөө 8:30-аас CPI. Австрали дээр ерөөхдөө CPI байгаа юм байна. Бүр жилийн CPI байгаа юм биш үү? Өөрчлөлт нь ерөөхдөө бол 0.1-ийн өөрчлөлттэй. 0.1-ээр өсөж гарч ирж байна гэсэн магадлалыг тавих нь байна. За тэгээд мэдээж New Home Sales буюу шинэ нуурын сууцын одоо заралттай. За тэнгүүд crude oil-ийн нутгаар өмнөх 7 хоногийн мэдээгээр 4.6 гарсан. За энэ дэр хэдүүлээ мэдээж мэдээний тал дээр бас их юм ярина. Тэгээ өөр бичлэгээр хэдүүлээ болсон. За 4 дахь өдөр гэх юм бол 4 дахь өдөр хэдүүлэнгийнх нь хамгийн их мэдээтэй өдөр байгаа байх. Тийм ээ. USD дээр ерөөхдөө бол 4 дахь өдөр хамгийн их мэдээтэй өдөр байгаа. За Perlin GDP за тэгээд unemployment claims байгаа. За unemployment claims-ийг хэдүүл ямар ч байсан харна. За тэгээд core durable goods гэдэг durable goods за Perlin GDP index за price index за тэгээд pending home sales ерөнхийдөө бол байгаа. Орон сууцны зарагдах гэж байгаа. Зарагдах хүсэлтэй орон сууцны мэдээлэл байгаа. За тэгэхээр хэдүүлээ энэ мэдээнүүдийг ерөнхийдөө бол энэ 7 хоногт ач холбогдолтой ажиллах нь. За тэгэнгүүт алтны үед гэх юм бол мэдээж дэшиг нэг үзүр заавалчгүй шалах шаардлагатай болоод ирчин. Хэдүүлээ бол заавал алтнаас бол нэг тийм амар айгаадах шаардлага бол миний хувьд бол одоохондоо бол байхгүй. Ягаад гэвэл дэшиг орой угаасаа ойлгомжтой байгаа. Доош унвал ерөөл тодорхой байгаа. Тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол энэ 7 хоногтооч тэр гоё тийм юу арилж явах боломжтой гэж үзэж байна. Гоё тийм ашигтай арилж явах боломжтой гэж үзэж байна. За баг мэдээж баг цаг руугаа мэдээж хэдүүлээ нэг шилжиж харна. Энэ хоорондох явсаг хэрэлдэг илүү тодорхой харж болно гэсэн болнооч багтээ харах шаардлагатай гэж үзэж байна. Угаасаа шаардлагатай хэсэг ороод ирж байгаа тий. За энэ хэсэг дээр ерөнхий ямар хэрэлт явсан бэ гэхэлэр энэ чинээс мэдээж дээд үзүр эвдэрсэн хэсгийг нэг хараад тэдний ханалтын үзүр 114 илүүгээр орж ирээд 76 дээр нэг хугарал авсан. За энийг болио. Гайгүй ч юм уу. За тэгээ мэдээж 108-аас ерөнхий тохиолтын хөдөлгөөн авсан бол нэг 61 рүү уг нь орж ирэх боломжтой гэж хараад байгаа юм. За хэдүүлээ ямар ч байсан энэ 2942-ын цэгийг бол гаргаад ирсэн байсан. Тэрнээс өмнө энэ 2882-ын цэгийг ч гаргаад ирсэн байсан. За ингээд цэг угаасаа эвдрээд энэ хэсэг дээр ирэхэд бол хэрцэн өмнөх 7 хоногт үзүүрийн нэг шалгалт хийсэн. Өмнөх 7 хоног 4 дахь өдөр юм байна шүү дээ. За тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь хувьд юу арах шаардлагатай вэ гэхэлэр энэ ч мэд 114 илүүгийн хөдөлгөөн хийцэн байгаа хөдөлгөөн Мэнчээ 76.4-ийн нэг шалгалт орж ирж байгаа. Энэ одоо хэдүүлэнгийнх нь хувьд хамгийн том шал болж үрж байгаа. За энэ том шалыг ерөөхдөө бол нэг сэтэлжүүгээ доошоо явах юм бол хэдүүлээ мэдээж доошоо нэг 2912 хавцааныг хараад 2882 хавцааныг харах нь байна. Гэхдээ хэдүүлээ тийшээгээ бас шууд байлна гэхэд бол жоохон миний хувьд бол жоохон хэцүү. Тэгэхээр ямар ч байсан хэдүүлээ энэ хэсүүдийг ерөөхдөө бол жоохон ажигланаа. Ямар ч байсан жоохон ажигланаа. Хэдүүлээ ямар ч байсан харж ил бай. Яа юуны төрөнд харж ил бай гэж байгаа. За тэгээ батерн сүртэй хүмүүс нэг гол юм ажиглаж байгаа.
Патерн сүртэй хүмүүс нэг гол юм байж болж байгаа хөдөлгөөн өөрөө энэ байна. Ерөнхий энэ хөдөлгөөн. Энэ хөдөлгөөн одоо за мэдээж алтны хувьд бол задруулбал мэдээж ойрхон байгаа гэж хэлэх боломжтой. Энэ чинээс одоо ингээд унах ёстой хөдөлгөөн орж ирэх ёстой гэж таамаг татж байгаа боловч нөхөр өөрөө энэ чинь ингээд нэг юм хоёртой хөдөлгөөнөөр бас жоохон талчханж байгаа. Тэгэхээр доотлын нэг ёроолын шалгалт хийгээд энэ хэсэг дээр дахиж хэрэх юм бол дээшгээ нэг задрах хөдөлгөөн заавалч үргэлжлэнэ гэж хэдүүлээд хамгаалж болно. За тэгэхээр мэдээж 14 энэ илүүгийн хөдөлгөөн өөрөө нөгөө талдаа яг ямар ач холбогдолтой хөдөлгөөн болж өгч байгаа юм бэ гэдгийг бас нэг харах нь зөв байх. За энэ хэсэг дээр тэрнээс өмнө хэдүүлэнгийнхэн хувьд энэ хэсэг дээр нэг зураг байсан. Энэ хэсгийн зураг одоохондоо задрааг байгаа гэж бас хэлэхэд бас боломжийн. За тэгвэл 86-гийн шалгалт ингээд 76 гээд ерөөдөө бол хас 14-гийн нэг шалгалт хийсэн. Нөхөр өөрөө одоо ингээд 14 дээр нэг орж ирчээд дахиад дэшиг нэг тэмүүлэх хүч хайж байгаа. Дээр одоороо 23-тай энэ дэшиг 2963 хавцаа нэг ихний ээлжинд очино гэж шийдвэрлээд тооцож болно. Тэрний дараа энэ зураг орж ирэх хэрэгтэй. Тэрний дараа энэ зураг орж ирээд нөхөр өөрөө 114 илүү эзэн 23.6 123-ын ханшил угаасаа дэшиг ойлгомжтой байгаа гэдгийг хэдүүлээ хадгалж авах нь байна. За мэдээж энэ чинээс дахиад нэг гүйлгэн Тэгж нэг гүйлгээд харах юм бол энэ доор байгаа шалгалт 76.4 23 бараг хандсан. За тэгэнгүүт энэ ч мэдээж 23-ын шалгалт дутуу байна гэж үзээ дахин шалгаад байгаа. Энэ ч дахиж нэг шалгалт орж ирэх заавалчгүй боломжтой. Ерхэд бол үзэртэйгээ 2963 2 хавцааныг орж ирнэ. За доошгоо дахиж нэг 14-ийн нэг шалгалтыг хийж яваад дэшгээ заавалчгүй тэмүүлнэ гэж үзэж магадгүй байна. Тэгэхээр хэдүүлэн ямар ч байсан энэ хөдөлгөөнүүдийг алтны хувьд бол одоогийн байдлаар бол ажиглах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэсгийг заавалч хэдүүлэр ретресментээр зургаа ерөөхдөө бол хөөж байгаа учраас ретресментээр энэ хэсгийг ингээд орхих ёстой гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан юу харж байгаа юм бэ гэхээр 114 108 юм байна. 108 өөрөө доошгоо 76.4 123 ихний ээлжинд таансан байгаа. За тэгмүүд 176 гээд дахин нэг ханалтын цэгийг үүсгэхийн тулд явж байгаа гэсэн үг. 176.4 хоорондоо 94.5-ын G эрэхтэй энэ ч мэдээс 108-ын нэг шалгалт ороод ирсэн. Хөдөлгөөн өөрөө доошогоо нэг үргэлжлэх юм бол 86 буюу 86-гийн байн дээр нэг орох боломжтой. Дээшгийн ерөөдөө бол явах юм бол 2971-ээс 2978-ын хооронд заавалч нэг орой тогтох ёстой гэж хэлээ үзнэ. Алтны хувьд бол нэг байрлал бол нэг иймэрхүү байгаа. Тэгэхээр энэ хооронд орж ирэх ёстой. Эхний ээлжинд ямар ч байсан нэг уналтын цэг хэдүүлээ нэг харах уу эсвэл дээшиг нэмүүлсэн сэтгэлэх үү гэж харж хэдүүлээ бас ерөөхдөө бол болно гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө бол доор ямар шалгалт хийн дээр ерөөхдөө бол төдий хэмжээний шалгалтуудыг хийн. Гэхдээ миний ерөөхдөө таамгаар бол өөрөө алт бол 2971-ээс 78-ын хооронд орж ирэх ёстой. Доотлын шалгалт хэрвээ энэ чигээр нь явах юм бол хэдүүлээ 2978 харах шаардлагатай болж ирнэ гэсэн үг. За тэгвэл биш дээ хэдүүлээ ямар ч байсан алтан дээр иймэрхүү мэдээтэй юм байна. US oil ойлын хувьд ирэх ямар зураг байх юм бэ? За ойлыг хэдүүлээ мэдээж яриад байсан хөдөлгөөн өөрөө дээшиг нэг гараад эрдгийн хувьд бол ирсэн байгаа даа. За энийг цаг гэхээс илүү хэдүүлээ дээлигээс нэг. За энэ зургийг хэдүүлээ устгана. Тэгээд нэг 4 цагийн байрлал руу нэг шилжнэ. За хэдүүлээ энэ цэгүүдийг ерхий яаж гаргаж ирсэн бэ гэж үзэх юм бол энэ хэсэг нэг ийм шалгалттай байсан. Нөхөрөөр 61.8 гээд одоогоор 86.4 дээр ирэхэд бол ирж байгаа. Доотлын ерхий 70 шалгалтыг бол шалгацсан. Дээшгийн ирэхэд бол 61.8 73 10 гэдээсэн ханшин дээр бол ирэхэд бол очсон гэсэн. 7 хоногийн нэгт өдөр. Өмнөх 7 хоногийн нэгт өдөр ярьжсэн хөдөлгөөн. За тэгэнгүүт 61.8 дээр ирэхэд бол очсон. За тэгвэл зургийн нэг жижигрүүлээд харах юм бол нөхөр ороо доор 138 шалгалтыг дахин хийж байгаа гэсэн. За зургийн мэдээж нэг дээрээс доош нэг авч үзэх зөв санагдаад байгаа. 23.6 тэг дээр ороод ирсэн. Доошгоо мэдээж 68, 67 гэдэг ханшуу бол заавалж орж ирнэ гэсэн там хэдүүлээ тань. Тэгэхээр хэдүүлэн ямар ч байсан нэг цагийн зурган дээр нэг тодорхой хэмжээний зургуудыг зурж үзэх нь заавалж зүйтэй болж байна. За тэгвэл гол шалгалтаа энчнээс ишүүгээ явъя л да. За хөдөлгөөн өөрөө тэгвэл яаж явж байгаа юм? За нөхөр өөрөө мэдээж ойлгомжтой. За 70-37. Мэдээж энэ өөрөө 100-ийн анштай. 100-ийн анш мөн
За 108-ын шалгалт хийсэн нөхөр өөрөө дээшгээ за би өөрөө нэг бол 61.8, нэг бол дээшгээ сэтгэх юм бол 23.6 гэж ярьж ирсэн хөдөлгөөн ороод ирсэн. За энийг одоо тусдагна. За ерөнхий хөдөлгөөн бол ороод ирсэн ойлгомжтой болоод эхэллээ. За энийг дээшгээ тавина. За энэний хэсгийг ерөнхийдөө бол нэг харна гэсэн үг. За тэгэнгүүт үүштэй хэдүүлэнгийнх нь хувьд энэ хэсэг дэр хэрж байгаа хөдөлгөөн өөрөө 108 дэр хэрж байна гэдэг заавалч хүнийг татах хүчтэй байна гэж шийдвүлээ төсөөлж болно. Тэгэхээр 86 байх уу 76.4 байх уу гэдэг байна. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд гол гарч ирж байгаа нэг шалгалт бол өөрөө ийм байна. За 61.8-ийн хөдөлгөөн очих ёстой гэж бодож байгаа боловч энэ дээшээ тэгж амар өндөр бол тэмүүлж чадахгүй байна. Тэгэхээр хэдүүлэн ямар ч байсан дээдлийн хан шиг 71.13 эсвэл 70-80 руу түлнэ гэсэн байрлалаараа хിവэр надгалаа. За 70-85 ч юм уу тий. Энэ хооронд орж ирэх боломжтой гэсэн үзэгдлэрээ ерөөхдөө бол хിവэрэ хадгалнаа. За тэгээд өөрөө наадлын цэг бол 69 60 гэдэг байгаа. Ерөөхдөө бол 69 80 цэг бол одоо бол баг хатгагдсан гэж үзэж болохоор доош үзүүр ороод ирсэн. Гэхдээ 69 81 үзүүр бол заавалчгүй байгаа. За тэнгуут төшдөө доошоо нэг хяналт бол өөрөө 68 40 руу нэг орж ирэх ёстой. Тэрнээс цаашаага ярих юм бол том зургаар илүүдлэх орж ирэх ёстой гэсэн хамгийн хэдүүлээ тавина. За том зургийн ерөнхий ёроолч өөрөө мэдээж хэдүүлээд нэг ёроолын ханш гаргаад ирсэн байгаа. Тэр ёроолын ханш нь өөрөө 67 гэдэг ханш ч өөрөө байгаа гэсэн үг. 114 буюу 108 буюу 67-48. За яагаад юм бэ гэхэл энэ чинь 61.8 шалгалт ороод ирсэн. Энд чинь 86 61.8 шалгалт ороод ирсэн. Энд чинь 94.5-ын нэг шалгалт орж ирээ. Тэрнээс цаашаа ерөнхий хөдөлгөөн доошоо нэг үргэлжлэх ёстой. Эсвэл энэ өөрөө 86 гэсэн хөдөлгөөнөөс дахиж нэг хүч аваад өөрөө паг гэд ороод ирэх ёстой гэсэн тамиг тавина. Хэрвээ энэ өөрөө доошоо ингэж хүчтэй тэмүүлнэ гэж харах юм бол хэдүүлээ нэг бүхэл хөдөлгөөнөөр нэг бүтэн шалгалт авах ёстой гэсэн тамиг хэдүүлээ тавина. Тэгэхээр энэ хөдөлгөөн өөрөө дээшгээ ингэж гарч ирэх юм бол нөхөр өөрөө нэг 67 70 хавцаа заавалж гарч ирэх ёстой. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд оюулын хувьд бол мэдээж доошоо нэг тэмүүлэх хүчтэй бол заавалж байгаа гэсэн үг. Тэгэхээр 67 70 гэдэг ханш өөрөө хэдийн хэмжээний хугацаанд очих боломжтой юм гэвэл баг 7 хоногийн дараа гэхэд энэ хөдөлгөөн өөрөө баг хүрсэн байх хэмжээний тийм паг хийсэн хөдөлгөөнлийг харах гэдэг байна гэсэн тамг баг миний хувьд бол байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсэг нэг шалгаж үзээд 76 86 гээд 50 шалгалтайгаар өөрөө доошо тэг за тэг хөдөлгөөн чи өөрөө дээшгээ нэг 23 руу нэг орж ирэх баг. Хэдүүлэнгийнхэн сая 50-ийн дундын хөдөлгөөнөөр орж ирээд тэгэл за доошоо ингээд уурсчих юм бол за баг болж ин дүү. Нөхөр өөрөө ерөнхий ханш бол угаасаа ойлгомжтой байгаад байгаа. Зургууд бол угаасаа ойлгомжтой байгаад байгаа. Харин хэдүүлэнгийнх нь хувьд ярилцах хэвээр зүйл нь өөрөө суурь мэдээний тал дээр байгаа. Тэгэхээр хэдүүлээ суурь мэдээг ерөнхийдөө бол өнөө орой ч юм уу эсвэл маргааш оройдоо гэхэд суурь мэдээний талаар нөгөө нэг хэдүүлэнгийнх нь яриад байсан. За зах зээлийн сониачин гэдэг болонгаар дахин уулзна гэсэн үг. За ойлын хувьд бол ерөнхийдөө бол байдал бол үнэхээр ойлгомжтой байгаа. Үнэхээр ойлгомжтой байгаа. За энэ дээр мэдээж нэг харах ёстой зүйл нь хэдүүлээ долларын индекс байх ёстой. Хүүрээ. Долларын индекс байх ёстой. Industry гэж. Market.com. За долларын индекс маа гэсэн чинь за энэ байна те. За долларын индекс хаана гараад ирсэн. За энэ ч. За мэдээж дээлгийн зурган дээр хэдүүлээ долларын индексийн хувьд бол нэг зурагтай байгаад байсан. Тэр зураг ерөөхдөө бол жамараа л явж ах шиг байна. Ерөнхий жамараа л явж байна. За хөдөлгөөн өөрөө 154 мэдээж чансан доош 114 гэж яриад байсан хөдөлгөөн сэтэрсэн 114 нэг тохилдог авах боломжтой гэж үзсэн тохилд авцсан доош одоо 86 105 руу нэг орчих боломжтой. Эхний ээлжинд 106 хит гэсэн ханшуудыг ямар ч байсан хэлээд өчлөө дөө. Ханшууд бол угаасаа байсан ойлгомжтой. За тэгээд энэ зурган дээр хэдүүлээ баг нэг тийм ач холбогдлохгүйгээр жижиг цагийнхан зургууд дээр илүү төлхөө ач холбогдлох юм бол баг болох үс байдал харагдаад байсан санагдаад байна шүү. Эсвэл дээлгийн байдлаараа ингэж зураг хэмээх хүлээж авах юм. За ангуулч баг дээр ч юм уу дөө. За энэ хэсэг дээр ретресментийн нэг талцаавалж орж ирэх ёстой энэ чинээс ийш гэсэн үг. За хөдөлгөөн өөрөө ямар учир шалтгаантай юм бэ гэхээр за мэдээж одоогийн байдлаар 61.8
За яагаад ч юм мэдээж зургийн нэг уншилт өөрөө энэ чи бүтэн ёроол нэг байгаа гэж заагаад байгаа. 100-тай тэнцэж орж ирээд ч юм уу эсвэл 114 нэг илүү хийгээд нэг илүүгийн 14 хөдөлгөөн хийгээд нэг буцах боломжтой хөдөлгөөн харагдаж байгаа. А гэхдээ тэрний наана ерөнхий хөдөлгөөн өөрөө юу хийх ёстой вэ гэхээр мэдээж энэ чинь 86-гийн хөдөлгөөн хийсэн хөдөлгөөн 76.4-ийг одоохондоо чадахгүй бол доош 123 гэсэн хөдөлгөөн рүү заавалжгүй явах хэрэгтэй. За энэ хэсэг. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь 104 30 гэсэн хан шиг очиж шалгах боломжтой гэж үзэж байна. Энд чинь 176 100 гинэ 76.4-ийн нэг шалгалт ороод ирсэн. Одоогийн байдлаар. А хэрвээ энэ өөрөө 61.8-да баригдах юм бол өөрөө хэдүүлэнгийнх сая яриадсан 114 юм уу? Эсвэл хүүрээ. Эсвэл хэдүүлэнгийнх нь яриадсан 103 руу 103 гэдэг ашиг одоохондоо ирж эхлэх байгаа. Гэхдээ ерөөдөө бол 103 гэдэг ашиг бол орж ирэх боломжтой болж хурж байна гэсэн үг. Тэгэхээр долларын индекс дээр юу хэдүүлээ өргөжлүүлээд цаашаа унгаах бүрэн боломжтой болж ирж байгаа. Хэдүүлэнгийнх нь тэгэхээр халтвал мэдээж нөгөө талдаа бас усах боломжтой болж ирж байна гэсэн үг. Тэр хэдүүлээ ямар ч байсан анхааралтай байх нь шүү манайх. Нийлж. За мэдээж хэдүүлэнгийнх нь долларын индекс болцсон. Nasdaq руу нэг шилжиж үзье. За Nasdaq бол мэдээж хэдүүлээ яриад байснаар үзүүрээ нэг авцсан ойлгомжтой. Nasdaq өөрөө үзүүрээ угаасаа нэг авцсан байсан ойлгомжтой байгаад байсан. За ерхийн энэ чинь сунах ёстой гэдээсэн. Өмнөх 7 хоногийн нэгтгэд ирлөө гэж одоо. Өмнөх 7 хоногийн 3 дахьд бол анализ бол ороогүй байгаа. За тэгэхээр ерөөхдөө бол Nasdaq дээр одоо бол баг энэ чинь эхлүүлээд сэл дарсан эсвэл энэ авьяас эхлүүлээд сэл дарсан хүмүүс бол одоо бол хажиж эхэлж байгаа. Тэр бол үнэн. За тэгэнгүүт хэдүүлээ ямар ерөнхий Nasdaq дээр ямар зурагтай байсан бэ гэхээр эхлээд энэ чинь зурагтай байсан. За зураг өөрөө дээшгээ 108 буюу одоо 94.5-ын магадлалын хөдөлгөөнөөр нэг ороод ирсэн байгаад байсан. Тэгвэл 108-гийн ерөөхдөө бол бүхэлднийг авч чадаагүй шүү дээ. За нөхөр өөрөө яасан бэ гэхээр 100 гэж 100-гийн шалгалт орж ирээд 76.4 дээр нэг хөдөлгөөн байх ёстой байсан боловч доошо бүтэн сэтрээд ороод ирсэн. Тэгэхээр энэ хэсгийн зургийг хэдүүлээ шалгаж үзэхээсээ илүүтэйгээр энэ хэсгээс үү гэд ерөөхдөө бол нэг хөдөлгөөнөөр цэвэрхэн хөдөлгөөнийг барьж авах боломжтой болно. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд нэг гарч ирэх боломжтой шилтгаан 76.4 86 за өөрөө дээшгээ 14-ийн шалгалтыг хийсэн 76.4 паг гэд дээшгээ нөхцөл өөрөө 14 болж шалгаж орж ирээд 38 гэд 23 гэд шалтгаан нийцээ байгаа шүү дээ. 23 гэд дээшгээ ороод ирсэн. 14 шалгалт одоо доошоогоо гүйцэх ёстой. Одоо ингээд Nasdaq-ийн хэмжээнд бол мэдээж том хэмжээний уналтыг хэдүүлээ аль явгараас ч хүлээгээд байсан бол одоо бол орж ирэх хэмжээнд бэлэн болж байна гэсэн үг. Тэгэхээр хүмүүсийг бараг эхнээс нь эхлүүлээд сэл гэж яхад бараг болохоор. За тэгэхээр шалгалтын хувьд өөрөө юу байх боломжтой вэ гэхээр 23.4 өөрөө мэдээж арааны магадлалын шилжүүлэг хөдөлгөөнөөр нэг ороод ирсэн. Тэгэхээр юу хийх ёстой вэ гэдэг нь хэдүүлэнгийнх нь хувьд бол угаасаа ойлгомжтой. Энд чинь арааны магадлалын шилжүүлэг хөдөлгөөн ороод ирсэн бол бага цагийн зургаар татах боломжтой хөдөлгөөн энэ хавцаа заах ёстой. Энэ хавцаа зааж орж ирээд за 21 700 800 гэдэг ханшин дээрээс хэдүүлээ ерөөхдөө сэлэрч эхэлнэ гэж хэлж байна. За тэгэхээр энэ 7 хоногийн ерөнхий 2 дахь юм уу маргааш юм уу 3 дахьд дээш явахны хөдөлгөөний илүүгийн нөгөө хөдөлгөөнийг хийгээд тэрнээс цаашгаа үргэлжлүүлээд нөхөр өөрөө паг гэд байхгүй болох ёстой. Ерөнхийдөө бол уналтын хөдөлгөөнүүд эхнээсээ эхлэх явагдах ёстой гэсэн таймыг хэдүүлээ заавалж барих нэ. За 123.6 76.4 тэгэхээр 86 болцсон доошоо 50 юм уу 61 рүү эхний ээлжин заавалж орж ирнэ. Тэгэхээр урдаан хугацаагаар хадгалах юм бол доошоо 14 2700 юм уу 2700 800 юм уу эсвэл 2430 хавцаа ерөөдөө бол нэг орж ирэх боломжтой гэдүүлээ гэж хэдүүлээ үзэж болно. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан анхааралтай байх нь вэ шүү. За тэгээ койнуудын хувьд гэх юм бол за одоо койны за биткойн дээр хилүүтлэх нэг мэдээлэл оруулах юм бол биш үү? Гэсэн чи юу вэ? Энэ миний зурсан зураг биш байна. Энэ баг. За тийм байна энэ. За ерөнхий хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж доотлын евролын хөдөлгөөн хийцэн бол дээшгээ нэг өсөлт хийх ёстой 76.4-өөр дээшгээ нэг шийдсэн. Нөхөр өөрөө одоо дахиад нэг юм дундын нэг юм хогийн хугарал хийгээд байгаа. За хэдүүлээ шалтгааны нь мэдээж олдгоор олно. За шалтгаан яаж явсан бэ гэхээр ингэж явахаас илүүтэйгээр бүхэлд нь нэг авах юм бол
нөхөр өөрөө доороо 23.6-ыг нэг шалгалтын хөдөлгөөн хийж байгаа. За энэ хэсгийг сэтлэхгүй байх юм бол биткойны хувьд одоо үргэлжилсэн дээшээ хөдөлгөөн гарч ирэх боломжтой гэж хэвдэл үзэж болно. Нөхөр өөрөө номорж орж ирж байгаа. Чүд ингэж жоохон номорж орж ирж байгаа. Соёны битэр юм уу гэхээр соёны битэр юм биш. Аяны битэр болох боломжтой болж эхэлж байна. За дээшгээ ингэж гарч ирээд ингэж нэг шалгалт орж ирээд ингэх юм бол ер нь ингээд бүгд бүтэн хөдөлгөөн болж гинэ гэж хэлж болно. За тэгэхээр энэ чинь хэдүүлэнгийнх нь хувьд яриад байсан пак гэж орж ирэх ёстой боломжтой ганц ёроолно гэдээсэн бол уус ийм шалтгаантай загцсан ёроолоо бата. Тэгэхээр 23.6-аас дээшгээ далчгахгүй ерөнхий шууд 7 хоногийн хугацаанд гараад ирэх юм бол бидний хувьд бол койны тал дээр ерөнхийдөө санаа зовох юм байхгүйгээр за ингээд сайхан дарсаа шимээд дарсаа байна уу эсвэл вискигээ байна уу хамаагүй шимээ сууж хат бараг боломжтой болж эхэлж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсэг дээр гол анхаарлыг хандуулнаа. За мэдээж 38-ийн шалтгаантай хөдөлгөөн доошгоо орж ирэх юм болоо гэж байхгүй болчихно. 88,000 зэнг руу бол бас орж ирнэ гэдэг бол хэдүүлэнгийнх нь бол зарим трейдерүүд бол жоохон тийм хэцүү хөдөлгөөн бол орж ирэх боломжтой болж эхэлж байна гэсэн үг. Гэхдээ ерөнхийдөө бол 23.6 гэдэг хөдөлгөөнийг битгий сэтлээсэй гэж баг найдахын үед бол найдаж байна. Сэтлэхийн бол ер нь байдал бас ер нь чүд жоохон эвгүйгээр ирж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан анхааралтай байж байгаад биткойн уул дэше гаргачих юм бол бусад койн бас адилхан дэше гараад ирнэ гэсэн хамгийн одоо миний хувьд бол тавьж эхэлж байна. Эхэлж чи явах вэ? Угаасаа ойлгомжтой байсан. Койнуудын тал дээр 2025 2026 он бол крипто зах зээлийн хамгийн одоо чухал онууд эхэлж байгаа шүү гэж энэ оныг нэг сард эхлэхэд би хэлжсэн бол энэ үгэндээ бол би бол өөрөө бол 100% итгэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ сайхан хошооналаад тэгээд биткойн нэгштэр бусад койнош төр өсөх нь ирэхэд бол харж болно гэсэн үг. За тэгэхээр ерөнхий байдлаар бол хэдүүлээ бол нэг юм байна. За тэгээд дараагийн яах юм чин хэдүүлээ энэ 7 хоногтоо ерөөдөө бол хойш суугаад суусан байдалтай ерөөдөө бол жоохон чүд тэм хүлээцэн байдалтай байна. За тэгээд алтны хувьд бол мэдээж дэшиг нэг үзүр байгаад байгаа. Хэдүүлээ тэрэн дээр бол 7 хоногт яг цаг тухайд нь гой мэдээлэл оруулаад явахыг бол хичээнэ. За тэгэхээр хэдүүлээ ерөөдөө бол энэ 7 хоногт маш тийм гоё ярилцаа хийх боломжтой болж эхэлж байна. За тэгээд сайхан ерөөлийг төвшүүлээ. Манайхан энэ 7 хоногт сайхан трибунтон болоорой гэж. За ерөөдөө бол арилжаачд маань энэ жилдээ трибунтон болоосай гэдэг нэг гоё ерөөл төвшүүлчихэ. За тэгээд хэдүүлээ энэ удаагийнхаа анализыг хэдүүлээ өндөрлөцгөөе. За бас арайч тийм хөрсөн дээрээ буухгүй юм яриач байгаа тий. Энэ 7 хоногт уу юу? За. Тэгэхээр сайхан ситуацууд угаасаа ойлгомжтой байгаа. Манайхан тэгээд энэ 7 хоногт маш том гоё ярилцах их боломжтой байгаа. За энэ боломжуудыг хэдүүлээ ашиглаад энэ 7 хоногт маш тийм ашигтай гоё ярилцах хийхийн төлөө гэд 7 хоногийн нэгт өдрөө сайхан ирч хүчтэйгээр ухтаад цааш тийм 7 хоногийг ирч хүчтэй байлгацгаая. За тэгээд техник шинжиж ярилцаж зоргоо байлаа. Хэдүүлээ дараагийнхаа анализээр дахин уулзтлаа. Баяртай.